Даниэл номыг судалсаар байгаа. Суурлаа. Тэгээд яг манай хоёр солонгос ах яг юм бэ хэцүү үед надад ирчихсэн. Тэгэнгүүт яг гоё солонгос молгосоор номлож байгаа үед ирэхгүй аюу тийм сонирхолтой. Яг гэж таараад байдаг. Тэгээд 5 дахь бүлэг байгаа. Бид нар 4 дахь бүлгийг ярьлаа. Санаж байгаа юм байна. За ямар зүйл зүтлээ? Хин зүйл зүтлсэн. Тэ. Небухаднецар хаан дахиад 2 дахь зүйл зүтлсэн талаар ярьдаг. Тэр нь болохоор одоо өөрөө юм амтан болоо тий. Өглөө шиг мөвсөр хоолно. 7 жил мань хүн одоо яг тэр нөө биелээд тий. Бардам зангаас аваад одоо тийм зүйл болсон байдаг тий. Тэгээд бурхан бол үгээ айлтдаг тэр нь заавал ингээд бурханд гүйцэлдэж босож ирдэг гэж байна. Тэгээд түүний үг бол нэг за тоглоом байсан юм аач гэх юм уу те нарийн байсан юм аач гэх юм уу юус тэгдэггүй тэр нэг л айлцсан бол тэр үг нь яг босож те биелээд ирдэг гэж хэлж байгаа юм. Тэгэхээр тэрхүү нөхцөл байдал нь Небухаднецар хаанд бол биелсэн байна. Ингээ өнөөдөр 5 дахь бүлэг бол ерөнхийдөө босож байгаа 3 дахь бүлэг байна. Тавхын үйл явдлыг санаж байгаа би зөвхөн тавчлаа ярьж гэж байна. Хитлэр гэлээ Үдээ 5 дахь бүлгийг гаргах чинь 5 хүн дараа нь бүлэг уншиж байна. Бишазар хааныг харж байгаа. Бишазар. Манай Даниэлийг Бишазар гэж нэрлэдэг шүү дээ. Хин болохоор Небухаднецар хааны хүү гэж одоо хэлсэн байгуулагчийг яг түүхэн дээр бид нар уншаад үзсэн бол Небухаднецарын хааны охиных нь хүү буюу Зэн уу Бишазар. Ингээд түүхчтэй ингээд судлаад үзсэн. Тэгэхээр Бишазар гэдэг хаан бол яасан? 1000 ноёдыг цуглуулад их найр хийсэн гэж. Их найр хийгээд байжсэн чинь мань хүн гид нэр сохтуу ингээд бас нэглээ халтсан. Тэнгүүд аль тэр Иерусалимаас авчирсан сүмээс авчирсан хондгонуудыг аваад алтан хондгонууд ингээд сайхан уумаар ингээд тушаал болгосон. Тэгсэн чинь хүмүүс нөөстэй ингээд тэ шивгчнэр нэг гараад ирсэн. Тэгэл баахан Иерусалимээс сүмээс авчирсан бухны өргөөр байдаг алтан хондгонуудыг авчираад тэнднээс дайхгүй бал. Үгүйс нарь гэж хэлсэн. Тэгэл алт мөнгө түрүүн бид нар уншсан шүү дээ. Бүгд хамтдаа дахиад уншиж төхөө. Цэжд голчлал 5-23-ыг сайхан чанга дотор уншаад өгч. Та Тэнгэрийн эсрэг өөрийгөө өгнөж, түүний өргөний үнцийг хэд таны өмнө авчруулж та болон хэлцээс тань автар эвсхэн сүмээр дарсуулжээ. Мөн юу шаардлагагүй сонсдоггүй ойлгодоггүй мөн хүмүүр мод чөлөө болтыг магтжээ. Харин амиасаа зам бүхнийг тань автартай бүхнийг та автаршуулсан вэ? Амен. Яг л ийм тайлбар. Нөгөөд чинь өстой
замбраагүй найр гэж хэлсэн. Алт мөнгө, хүрэл, чулуу, модоо хийсэн бурхтаа яасан бэ гэхээр магтаж эхэлж байгаа. Бишазар ч гэсэн багада Даниэлийг мэддэг ус, Даниэлийн бурхныг мэддэг ус, түүний гайхамшигтай үйл явдлыг бүр нүдэрээ харсан хүмүүс нэг баг. Гэтэл харамсалтай нь тэр бурхныг алдчихулж чаддаг. Тэр байдлаас болоод нэгэн зүйлийг болчих. Тэгээ найрлаа байсан чинь гинт хүнийг ингээд гарч ирэнгүүтээ энэ хан дээр ингээд бичиг гэсэн. Тэнгүүч ингээд нөө шар усна сте. Хүн тасархаа гар. Тэ тасархаа гэдэг нь гоё гар гэсэн үг биш шүү дээ. Яг тэр утгаараа тасарсан гар. Тий, тасарсан гарч байсан юм ямар гарс мэдэхгүй ямар ч гар. Библиэснээр гар. Тэг ингээд шууд хан дээр бичиг гэсэн гэж байгаа юм. Тэр нь уул нь Бабилон хэл дээр юм шиг. Юусэн бэлээ? Халтай хэлээр баггүй тийм. Таны үед болсон. Мине тэгэл офарсин гэж. Ийм сонин үг бичиж байгаа байхгүй. Монгол хэлээр нэг тийм утгагүй үгнүүд байдаг уу? Ойлгоход утгыг ингээд яг уншаад хүмүүстээс утгыг ойлгож чадахгүй тийм үгнүүд байдаг уу бид нар? Танд одоо саунд чинь бууж байгаа юм юу вэ? Нөгөө өнөөдөр гадны хэмжээр манай ойлгохгүй. Нөгөө тий, Уманы батрын хүн гэсэн чинь бас аюул тийм ойлголцоо шүү дээ. Тийм. Тийм манай чокач хийсэн ч гэсэн зөв тийм. Зарим хүмүүс ингээ монголоор ярьдаг хүртэл ингээс яг ойлгохгүй нэг хэлээр ярьдаг тийм. Шиг монгол хүмүүс мөн асууч мар тийм. Уманы батрын хүн гэдэг өвгөөрн төвд хэлээ болох чиг монгол хэлээр их ярьдаг тийм. Бадчгийн хаан цэцэг хэлгэр гэсэн утгатай үг юм байлээ шүү дээ бол. Тийм. Гэсэн чинь ингээд манай монголчууд аюул хэлдэг хүртэл утгыг ойлгохгүй л хэлээддэг нэг тийм. Тэгээд яг байсан чинь ийм үг гарсан. Нөө хааны чинь бүр хамаг юм биеийг салгана. Бишазарын хөлнөдөө сулрал гэсэн. Нөө согцсон байсан архин бол цоо өрөөл бицтэй. Шууд эрүүл ухаантай болчихж байгаа байхгүй. Тэгвэл аягаад бүх гişүүд төшөндөө одоо бүх одоо мэрэгдээд дуудаж байгаа. За энийг ямар ч үстэй тайлбар уншаад гэсэн чинь хийж түн тайлж өгч чадахгүй ийм үстэй байлж. Тэгсэн чинь ээж нь Небухадназар явхан их хатан их гэж хэлж байгаа юм чинь. Хурж ирээд таны та бити сандарч зовоо. Таны одоо төшин дундаас Даниэл гэдэг бурхтын сүнстэй нэг хүн байгаа. Энэ бол энэ үгийг бид нар олон сонсч байна тийм. Бурхтын сүнстэй гэж байгаа. Бурхтын сүнстэй, ариун сүнстэй. Бага дуудчих. Тэгсэн чинь Даниэлийг яачлаа дуудсан. Тэр хааны юу хаан бол ийм амжилт гэсэн. Нийлэгийн онгийн тайсан нийлэгийн онгийн хувцас өмсүүлээд асар их одоо алт мөнгө ертөнцийг бэлэг болгон өгөөд хаанчлалын 3 дахь хүн болгож одоо тамжлаа гэж. Яг 3 дахь хүн өмнө нь 2 дахь хүн байсан шүү дээ. Яг 3 дахь гэж ингээд ухруулж байгаа юм шүү гэсэн. Тэгсэн түүхийг ингээд бүгдээр судлаад үзэх юм бол Вавилонд тухайн үед яг 2 хаан байсан. 2 хаан байсан. За ямар 2 хаан байсан бэ гэхээр нөгөө ээж нь одоо ээжийн нөхөр буюу аав нь одоо Небухадназарын хүргэн нь энд юу гэсэн Вавилоны гадна талыг ихэвчлэн Вавилон хотоосоо гадна талыг захирддаг байсан. Мань Белшазар болохоор Вавилон хотыг цайзыг дотор нь захирддаг. Ийм 2 хаантай байсан. Түүхийг бүгдээ судлаад үзье. Ингээд тэр хоёрын дараах буюу хааны дараах хүн гэж ойлгож байна. Тэгээд асар том албан шатнд тавина гэсэн. Нэгсэндээ 3 дахь хаан болгож тавина гэсэн. Ийм одоо зүйл гэж. За, Даниэл хурж ирээд аюу ёчтой ч юм уу. Тухайд нас өндөр дээр гарцсан байсан болооч тэр шууд ингэж хэлж байна. Та наад тэгээ одоо эзэн тэгээ юмнуудаа өөртөө үлдээ. Өөр хүнд өгөө. Надад л огт хэрэг байхгүй. Гэтэ би танд тайлбарч өгье. Гэт тайлбарч. Тэгээд түүний тайлбарлах нь юу вэ? Тайлбар нь юу вэ? Энийг хаан шиг юм уу? Тийм. Уншаад үзэх тодорхой. Яасан юм. Мине гэж хоёр удаа хэлсэн шүү дээ. Таныг ингээд жинлүүр дээр тавьсан чинь таны он цаавал чинь ингээд жинлүүр дээр ерөөс хөрөхгүй байна. Тийм. Хэмжүүр дээр тавьсан чинь тийм учраас уфарси гэдэг нь парси гэдэг үгээр бас орчуулж байгаа юм байна. Парси гэдэг нь перс гэсэн утгатай үг. Тэгэхээр таны хэмжүүр дээр тавьсан чинь таны Бурхны хэмжүүрт та хүрсэнгүй. Тийм учраас танаас хаанчлыг чинь булаач
Персүүд өгнө гэсэн ийм утгаар агуулж байна. Миний тэгэл фарс гэж. Бид өнгөрсөн 2 дугаар бүлэг дээр Даниэл 2:4 дээр бид нэг зүйлийг уншсан тийм. Тэрхүү хаадын үед Тэнгэрийн бурхан хизээч мөхөхгүй хаанчлыг байгуулна гэсэн. Тэгэхээр адвентист зүгийн тайлбараар бол одоо нэг алтан үе чинь дуусч байна. Алтан толгойн үе дуусч байна. Одоо мөнгөн цээжний үе иргэн үе эхэлж байна. Тэр нь болохоор Медэ гэдэг улс, Перс гэдэг хоёр улс хоёр нэгдээд Вавилоныг түлхэн унгах ийм одоо цаг үе болжээ. Өмнө Nebukadnezar та 4-р бүлэгт хэлсэн шүү дээ. Бурхан өссөн хүнээ босгож өссөн хүнээ унгах тийм аа гэсэн зүйлийг хэлсэн. Та босч юу унж юу? Өнөөдөр миний бас та бүхэнд хуваалцах номлын сэдэв маань Вавилон унсан харин би гэсэн юм асуулт байна. Харин би гэсэн. Нийслэл Даниэл 5-р бүлэг бол одоо бурхан шүлт гинти байдлаар ирдэг гэдэг талаар өгүүлж байгаа. Гинти байдлаар ирдэг. Гэхдээ өмнө сануулдаг гэдэг нь тодорхой байна тийм. Сануулсаар гэдэг. Гэхдээ тэр нь гинти байдлаар ирдэг. Одоо бид нар бол энэ 5-р бүлэг бол Вавилоны төгсгөл бол ойрцсон гэдгийг харуулж байна. Тэгвэл бид нар бас Илчит ном дээр 14-р бүлэг дээр 3 тэнгийн элчин мэдээг бид сонголоо тийм. Энэ Вавилоны сүнслэг Вавилоны ёс төгсгөл нь ирж байна. Энэ Вавилон орох гэж та одоо над Вавилоноос гараа гэсэн мэдээг яасан. 3 тэнгийн элчин мэдээг хэлдэг. Та Вавилон дотор сайхан нойрсож байгаа юм шиг үстэй биш ясаар шиг. Вавилонтой хамт унах уу эсвэл унсан Вавилоноос унж байгаа нурж байгаа Вавилоноос гарах уу гэдэг сонголтыг өнөөдөр бурхан биднэрт одоо өгч байна. Элнойт энэ талаар эцэг үгд ба хаад гэсэн Иесусүлж ба хаад гэдэг номон дээр ингэж хэлсэн байгаа юм л да. Гин үглийн дээд зэгтээ хүрэх үед бурханы төвчээр төсөлдөө хүртээг. Тэрээр хүний үйлдэлийг хэмжиж тэдний хувь заяаг тогтоотгоо гэж хэлсэн. Бурхан одоо Содом Гоморог бүгдээ төсөөлөд зүгт гин үглээр дүүрэнгүүт бурхан шүлт явуулчих тийм. Ерөөхдөө цайд нуруу унж Вавилон нуруу унж дараа Медэ Перс нуруу ундаг, Грек нуруу ундаг, Ром нуруу ундаг. Одоо Европын холбоо болон одоо өмнө цагийн бидний амьдарч байгаа энэ дэлхий нуруу унахад хамгийн сүүлд бурханы үрдийн хаанчлал босгох нь гэж. Тэр энэ цаг үед маш олон байна. Бидний одоо амьдарч байгаа дэлхий нурахад бэлэн болсон байна. Цөмийн дайны бүр ирмэгт ирсэн байна. Өнөөдөр өчтөр шөнө 3 цагийн аялдад Аляскад Путин Дональд Трамп хоёр уулзсан тийм ээ. Тэр нөхцөл байдлыг одоохондоо би мэдээг нь авч чадаагүй байна л да. Юу болсон талаар. Гэхдээ Путин бол буучихгүй. Би бол цөмийн мөнгө дарах конопоо дарахад бэлэн байгаа шүү дээ. Бэлэн өгч. Цөмийн дай бэлэн байна. Энэ цөмийн дай чи эцэстээ би чухын чи чухын гэсэн юм хэд ялагчгүй юм байх вэ? Тэгээ цөмийн дайны хор уршиг нь зөвхөн Орос Америкт ингэ болоод өнгөрөхгүйгээр бүх дэлхийн уур амьсгалд нөлөөлөв. Хүмүүс болоод ингэ амьдрахад, амьсгалахад хэцүү болох тийм төсөв байна. Тэгээд яар шахахында баригдал. Библиэлд гарсан байна шүү дээ. Эцсийн цаг мөчид хүмүүс ингэ аимшиг яар шахах гарна гэж. Магадгүй тэрийг зөвсөж хийж байна. Тэр зүйн байна. Тэр дэлхийн төсөл ийм ойрхон үед энэ хүний түнд рахны сатанын Вавилон буюу завхар тийм Бабел гэж завхар гэсэн. Энэ завхрал маань нуруу мунах цаг ордож байна. Энэ үед манай адвентист зүйл, манай баян харсныхан итгэлээр хэр их сэргийг байгаа болоо гэдэг асуултыг бас тавьмаар. Та унтж гин үү? Сэрэг байна. Манай эртний өмнөх 539 он 10 сарын 12-наас 13-ны шилжих шив. Вавилоны олон жил 60 ойролцоогоор хэдэн 80 тоог марчиж 68 билүү 87 жил турш хаанчилсан энэ Вавилоны эзэнт гүрэн 100 жил хүрээгүй энэ дэлхийд үгэнд ноёлсон энэ эзэнт гүрэн энэ сайхан одоо улс нөгөө хан нь 25 м өндөр төсөөлтөө 25 м өндөр хан гэдэг чи одоо 9 давхар шиг 9 давхараас өндөр юм байна. Барилгаас өндөр тийм хантай. Тэнгүүтээ тэр ханныхын зузаан 6 м гэж.
айхтар байгаа. 6 метр хэрчтэй манай цүний чинь бараг хэдэн метр гэдэг. Ойролцоо 4-5 метр 5 орчим метр юм да. Tapos завсраа 6-ыг гавсуулахад манайх шиг ийм зузаан дээшээ 9 давхар барих шиг өндөр тийм хан хэрмээр хүрээлгдсэн Ифрат мөрөн болоор нь ингэж урсдаг тийм сайхан үржил шимтэй. Тэгээд хэдэн 10 жил нөх хүсэлтэд орсон ч гэсэн хоол хүсэл хизээч дутгааргүй ийм өсөл байдалтай байлаа. Тэндээ бардаж хэлсэн байлаа. Тэнгүүд яасан? Үүний төсөл тэр 10 сарын 12-наас 13-ны шилж гişүн. Тэгээд усын хатаагаад тэнгүүд нөө хөөрэ газар гараад штэ. Тэр доогуур ингээд ороод зэргүүд оруулаад хааш онгоолгоод тэгээд хоёр улсын зэрэг нэгдсэн зэрэг орж ирээд бойлооныг ургаасан. Тэр шин Бэлшазар хаан алагдсан гэсэн. Хамгийн сүүлд бид нэр тодор үлддэг гэж уншиж байгаа. Алагдсан гэж. Түүхэн үйл явдал ерөөсөө юм болсон юм. Хизээч сүрхгүй, хизээч унахгүй, хизээч нурахгүй гэж бодож бардамж явсан улс нэг л шинэ дотор сүрлэл ирж байна. Бид нар юу ямар шиг юм болоо? Бид нар юу өөрсдөө юу гэж боддог вэ? Хүмүүс чинь ингээд өөрсдөө одоо их хүч чадвар, өөрсдөө царай зүс, өөрсдөө карьер алдар нэрт тэ өөрсдөө одоо бүх зүйл найдаад Бурхныг хаях үе. Бурхны таа байж би өөр асуудал шийдэдэг гэж хэлэх тэр агшинд хүн нуран ундгаар гомдог гэдэг одоо ойлголт байна. Та бүхэн санаж байгаа 1912 онд нэг том онгоц Нью-Йоркоос Лондон руу ингээд зорьсон байна тийм Атлантын далайг. Тэр том онгоцын нэр юу вэ? Титаник. Алдар Титаник. Тэр Титаник онгоцыг анх үйлдвэрлэгч болон эзэдүүд нь хизээш нурахгүй түүнд бүр эзэд нь бүр ингэж одоо сон дээр битсэн байгаа байхгүй. Юу гэж хэлсэн бэ гэхээр энийг бүр бурханч одоо живүүлж чадахгүй гэсэн ийм бүр бардам одоо үг нь тэмдэглэстэй юм. Тэгээд гараад явсан нэг жижигхэн жоох нэг мөсөн уулыг очоод шүргсэн тэгээд том нүх гарсан тэгээд тэнцээ сууж явсан 1500 зорчигч бол живсэн байна. Мэдээж тэнцээс хэдэн аврагдсан. Хизээч сүрхгүй, хизээч живхгүй энэ бол хамгийн дэлхийд хамгийн бат бөх тансаг гэж бодож явсан бүхэн нурж, сүрж, унаж. Бурхны өмнө бид нар яг тийм бардан зан гаргах үед бид нар унаж байдаг. За тэгээд хүмүүсийг 1-р Тесалоникийн 5:3 дээр ингэсэн байна. Хүмүүсийг амар тайван аюулгүй байдал гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэй төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүрлэн гэрд ирэхэд тэд зүхтааж чадахгүй гэж хэлсэн байна. Өөстө амьдрал сайхан биш үү? Болгож штэ, бүтэж штэ. Америк яваад, Солонгос яваад тэ амьдралстай янз юм болж байна. Эсвэл зугаалж, аял зугаалаад штэ сайхан биш штэ. Ер нь бол бурхан надад хийвээс юм уу гэж бодогдох үед Бурхныг мартаад, заримхааж мартаад, Библийг судлахаач мартаад, сүмдээ үйлчлэхэж мартаад эхлэх үед хүн яадаг вэ гэхээр уналтанд орж ирж байна. Сүрлэн гинтхэн ирнэ гэж байна. Нэг бол сүнслэг сүрэл, нэг бол жинхэнэ Христийн дахин ирэлт. Ийм хоёр зүйл биднийг угтаж байд юм байна. Гэхдээ атас одоо юултэй зүйл нь юу гэхээр Бэлшазар хаанд хэн байсан гэхээр Даниэл байсан. Даниэлийг 10 дугаар эшлээс унших боловч та бүхэн харж байгаа. Даниэл дуудаж нэг тайлж өгч тийм. Бурхны сүнстэй. Бид яг ийм хэцүү сүрэл дагуулсан ийм хэцүү одоо цаг хугацаар юу бүх зүйлд ойлгохдох ойлгомжгүй ийм цаг үед хэнийг найдаж өгөх гэхээр Бурхны хүмүүст бас найдаж байна. Бурхны сүнстэй тийм хүмүүс бидний хувьд байж л байгаа. Бид нар бүгдээр Бурхны сүнсгүй гэж юу? Үгүй шүү дээ. Танд Бурхны сүнс байгаа юу? Ариун сүнс байгаа юу? Амен. Ийм хүмүүс бидний дунд байдаг учраас тэр хүмүүс бидний тайлбарлыг өгдөг. Бурхан биднэрт хэцүү цаг үед өөрийнхөө хүмүүсийг явуулж идэг. Бурхан ажиллаа ихдээ шууд ингээд нэг тийм хэлдэггүй байдаг. Дандаа ажиллаа ихдээ өөрийнхөө хүнээр дамжуулж ажиллаа хийж байдаг. Хин нэгээр дамжуулж танд босон байгуулагдах тийм үгийг хэлж байдаг.
Эллен White-ийн талаар ингэж хэлсэн байна. Бурханд өмнөчээр үйлчилсэн хүмүүсийг хүмүүс мартдагч Бурхан хизээч мартдаггүй. Шаардлагатай тэр тэднийг дуудаж үннийг тунхаглуулахад ашигладаг гэсэн. Та Бурханд ашиглах билнэ үү? Та яг тэр хүн мөн үү? Дахиад шиг тэр хүн мөн үү? Бурхан таныг ашиглая гэж дуудсан чи та Бурхан минь заавгүй. Маргааш бол дараа бол. Би энэ ажлаа зохицуулаад би хичээл номоо хийгээд би жоохон завгүй байна л та дараа ирчих болохгүй юу? Бурхан таныг ашиглахыг хүсэж байна. Та түрүү хэлсэн шүү дээ. Сонсохтой түргэн гэсэн тийм. Сонсох Бурханы үгийг сонсохтой хэр түргэн бэ? Даниэл хэлэнгүүтээ хэлж байгаа. 10 дугаар ишлээс таны өвөө Небухадназар даруй байж сурсан. Харин та ерөөс сураагүй бардам байна. Бурхан бардам хүнийг эсэргүүцэж даруй хүнийг өргөмжлөхөө гэсэн үг байдаг тийм. Тэгээд дөрөвний хэлсэн нэг хариу минь таны хаанчлыг тоолсон чинь таны хаанчлыг төгсгөө болчихжээ. Тэгэхээр жинлэгдэж та жиндээ үлэх болсон байна. Перес, Буфарсын гэдэг нь Перес гэдэг үг хэлсэн дээ. Хаанчлыг хогдож Меде Пересөөр орчих болно гэсэн үг тайлбарыг хэлсэн. Бурхан биднийг ашиглахыг хүсдэг. Бурхан биднийг өөрийнхөө хаанчлыг сайн мэдэн дуулдаг. Гэтэл бид нар хариулахгүй таг дүлий хөшүүн хөөрг байх юм бол хөлдөө төмс байх юм бол Бурхан биднээс тэрийг шилжүүлээд өөр хүнд өгдөг гэж ийм утгыг бас агуулж байна. Бурхан таныг дуудсаар гэдэг та гүйжүүлэл сайн гэдэг. Гэтэл Бурхан танаас тэр дуудлагыг аваад за угаасаа цаамаа хариулахгүй чинь өөр хүнд өгч идэв. Яг л Бурхан босгож бас унагдгаа гэж хэлсэн юм. Бурхан өнөөдөр энэ ч сууж байгаа хүнийг бүр дуудаж байгаа. Яаж дуудаж байгаа юм бэ? Янз бүрийн аргаар дуудаж байгаа. Та тэр дуу хоолойг сонсч чадчих. Өөрчлөлт нь бусдын төлөө явахд нь та бэлэн үү? Эсвэл зөвхөн өөрчлөлт биш. Бусдыг инэрч хайрлахад бас та дуудагдсан байж болно. Бусдад үйлчлэхэд дуудагдсан байж болно. Эсвэл бүр адаглаад таныг өөрийгөө тэг Бурхан дотор босон байгуулахад хүртэл Бурхан дуудсан байж болно. Бурханы дуудлагыг бид нар заавал нэг тийшээ явах ч юм уу, сайн мэддэггүй гэж ойлгодог. Бурхан бүр маш олон аргаар таныг дуудаж байгаа. Өнөөдөр автуусан ч гэсэн таныг нэг хүнтэй маргалдах үед таныг бас дуудаж байгаа юм. Бидний маргалтаа нэг үг. Харин сайн мэдээ яг эсвэл тэр хүнийг өшөө уучил инэр гэсэн дуудлагаш дуудсан байж болно. Ингээд шүнд болсон Бельшазар алагдаж Медигийн Дариус хаан ширээс болсон байна. Эллен White-ийн талаар ингэж хэлсэн байна. Бурхны тогтоосон цаг хугацаа ирэхэд хамгийн хүчрэг гүрнүүдж мөгтгөө гэж одоо иш үзүүлэгч ба хаад ном дээр хэлсэн байна. Бидний хамгийн том дайсан бол Сатан биш юм бэ. Бидний хамгийн том дайсан бол бардам цан. Би энийг одоо баг 2 дахь удаа хэлж байна. Өнгөрсөн 4 бүрдээс гэсэн бардамлаасаа болоод Небухадназар хаан унсан. Өнөөдөр Бельшазар хаан гэсэн бардамлаасаа болоод унж байгаа. Яагаад түүх биднэрт ингэж бардам цан аюултай шүү. Бардам цан хэцүү шүү. Бардам цан гэж яриад байгаа болоо. Сануулаад байгаа болоо. Бардам цан гот нэг юм хамраас усан хүнийг хэлдэг юм байна л да. Бардам цан гэдэг чинь ямар зүйлийг хэлээд байгаа юм гэхээр Бурхны үгэнд дуулуургүй хандахыг бардам цан. Өнөөдөр та залбирсан уу? Өнөөдөр та Библийг уншсан уу? Өнөөдөр та хэн нэгэнд туслахаар дуудах үедээ баяр хөөртэйгээр явсан уу? Хайртай үр хүүхдүүдтэй, хаав ээжтэй, дүү нартай, ах эгч нартай та үйлчилж чадчих юм уу? Яг л энэ бүх талбарт биднийг дуудсан гэж бид түрүү хэлсэн тийм. Энэ бүх талбар дээр бид нар бардам зан гарахтаа их амархан байдаг. Бурхны дуудлаганд үл хариулахыг бардам зан гэж нэрлэдэг. Бурхны сануулгыг үл тоосон хүмүүсийг
бардам зам гэж бас нэрлэв. Тэгээд Ишусус ба хаад номын 534 дугаар хуудсан дээр Эл бол энийг хэлсэн байна л да. Энийг та бүхэн бүр толгойд хийх айгүй богино хийжлээ. Хүн өөрийн хүч чадварт бардамнах үедээ уналтынхаа зам дээр очтгоо гэсэн. Хүн өөртөө найдаад ихэхэд яадаг гэж байна. Уналтынхаа зам руу ингээд эргэл буц руу ордог юм л дээ. Нэгсэндээ бид нар Христ итгэж хүмүүстэй Христэс хамааралгүйгээр аливаа зүйлийг хийж эхлэх үедээ бид нар яадаг гэж байна. Уналтынхаа замд ордог гэж байна. Бид нар унч эхэлдэг. Харин Христэд цуг бурхан Есүсээ туслаарай гэж хэлэх тэр агшинд яаж бид нар амжилтынхаа замд эсрэгээр орж эхэлдэг гэж байна. Манай Баян Сүмийн гişүүд хувийн амьдралдаа ч гэсэн сүмийнхаа үйл ажиллагаанд ч гэсэн бид нар Есүстэй хамт явдаг байсан. Та зөвхөн Есүсээ туслаарай гэж хэлэх нэг л үгийг хэлэх болно. Өөр мянган залбирал хэрэггүй. Их юм бол Есүс тэр даруй таны дотор танд туслахаар ирэх болно гэдгийг бас хэлмээр байна. Эцсийн бүлэгт бойлон унсан. Ижил номын 18 дугаар бүлэг дээр 18-ын 2-оос 4 дээр бас бойлон унсаа. Унжана одоо бид Есүслэг бойлон унж. Та нар одоо наад гарах уцаас бас гараа гэсэн юм өрөөл болж байна. Энэ агуу тэмцэл дуусах гэж байна. Есүс дахин ирэх болж байна. Сүрэл нь гинт ирнэ гэдэг шиг. Тэр өдөр таны сүрэл байх уу, таны аврал байх уу гэдэг чинь одоо та аль тал зогсож байгаагаас шалтгаалж байна. Та бурхантай хамт байна уу? Эсвэл бардам замтайгаа намагт шивцэрэл байна уу гэдэг чинь бидний сонголт гэсэн. Өнөөдөр та бүхнийг уриалж байна. Бардам замгаа таягдан хайж бүгдээ хамтдаа Есүсийг дуудцгаая. Есүсээ туслаач гэж хамтдаа хэлцгээе. Бүгдээ буруу Есүсээ туслаач. Амен. Ариусыг бүгдээ өнөөдөр энэ зүйлсээс Бэлшазарын түүхээс ариун сүнсний үйл ажиллагааг үл тоомсорлохгүй байцгаая. Тоомсорлохгүй гэх явах юм бол бид нар сүүл рүү явна. Тэгэхээр бүгдээ түүний одоо үг үйлдэл цаг амьдралаараа Бурхныг хүндэлсэн тийм хүмүүс болцгоо гэж уриалж байна. Хоёрт бид нар шүүлтийн өдрөө удахгүй гэж байна. Гинтийн өдөр ирнэ гэсэн санал байна тийм. Тиймээс та нар бэлэн байна. Хүнийхүү та нарын бодоогүй цаг үеч ирнэ гэж Матай номын 24-р дээр хэлсэн. Бүгдээ бэлэн байцгаая. Хизээ ирэхийг мэдэхгүй. Тийм учраас бэлэн байцгаая. Гуравдугаарт бүгдээ үнэнчээр амьдрцгаая. Хинч хараагүй таны сайн үлсийг харахгүй бас урамшуулахгүй гэж болох юм. Гэтэ бурхан харж байгаа гэдгийг бити мартаа. Бэлшазарын түүх биднэрт энэ эдгээр зүйлсийг сургаж байна. Бардамхгүй, ариун зүйлсийг үл тоомсорлохгүй, шүүлтийн өдөр бэлэн байх. Тэгээд бурханд үнэнчээр амьдрахыг ингээд сургаж байна. Тэгэхээр бүгдээ хамтдаа энэ Бэлшазараас сурцал гэж бид нарт энэ түүхийг илгээсэн юм чинь. Есүс дахин ирж байгаа гэсэн. Бүгдээ бэлэн байцгаая. Магадгүй бидний дотор ч гэсэн цаг хугацаа орон зай богино байж болох. Элмат энэ талаар ингэж хэлсэн байна л да. Хүн бүрийн амьдралд минэ тэкэл уфарсын гэсэн үг бичих боломжтой. Зөвхөн Христийн зөвхт байдлаар дамжуулан л бид энэ бичээсээс энэ хандах бичээсээс аврагдах боломжтой гэж хэлсэн. Хүн бүрийн дотор яасан бэ? Минэ тэкэл уфарсын гэдэг энэ бичээс байдаг гэж байна. Гэтэ хинээр дамжуулж бид нар энэ бичээс аврах боломжтой гинэ. Тэр бичээсийг баллуулах боломжтой нэг нь Есүс Христ. Тийм учраас бүгдээ Есүс Христийн нэгүслэр түүний загламаар түүний нэгүсэл хайрлуул ингэж харах юм бол бидний дотроос тэр сул дорой байдал, тэр дутуу долмиг байдал маань арчигдаж бид нар бүрэн төгс болгох боломжтой байна. Өнөөдөр бидний амийн ном, бидний нэр амийн ном дээр бичигдсэн хэсгийг бүгдээ бас нэг сайн бодож хэрэгцүүлэх энэ цаг байна. Таны нэр амийн номд бичигдсэн үү? Амен.
Таны нэр амийн номд бичигдсэн үү? Зэн айгуу итгэл та Есүс итгэсэн тэр өдрөөс таны нэр амийн номд бичигдсэн амин. Та аврагдах хүмүүс. Тэгээд Ишин номын 22:12 дээр харагдсан би удахгүй юм. Миний шагнал миний хамт байна гэж хэлсэн. Есүсийн шагнал хэний хамт байна нэ? Есүстэй хамт байгаа учраас бүгдээ хамтдаа тэр шагналыг аваад Тэнгэрийн улс руу хамт очсон. Бардам цагаа таягдаж зөвхөн түүний нэгөөсөд итгэж түүнтэй хамт амьдарч хэцүү бүр нэгч залбирал гарахгүй тэр үедээ Есүс эзэн туслаарай гэж ашигладаг байцгаая. Үсвч тань мөхөсөн танд алхахыг бардам зам таны эсэргүүцдэг зам бид бүхэн дахин ойлгож авч байгаа баяртай. Эзэн Есүс Христийн дахин бид бардам цагаа биш даруй цагаа өгтөн авч өөрсдөө заруулсан таны дотроо өргөмжилсэн нэг байна. Бас туслаарай гэж зориулж. Бид бүхэн сул дорой бид бүхэн алхаад тань нээсэн. Энэ бүхнээ хүлээн зөвшөөрч байна. Одоо харин та биднийг дүүргэж, ариун сүнсээр дүүргэж биднийг өөрчлөөч. Таны дуудсан бүхий л дуудлагад төгс хариулж чадахын тулд та биднийг өөрчлөн шинжлэх болтугай. Ах トゥ усыг та ивэн гэрөөч, эдгээж бас босгон байгуулж өгч. Таны хаанчлал мөнхийг таны нэр өөрт мөнхөд алдаршуулах болтугай. Есүс нэрээр залбирлаа. Амен.